метронд явж исэн хинтээ дарсан гэж хажууд чи харсан чинь нэг харсан царай. Хин блэг харсан Ленин багш маа зогсож байдаг юм. Орос шинэ жилээ гарвал ямар вэ? Оросын шинэ жил хамгийн наастартай, хамгийн гоё болдог гэж хүмүүс ярьдаг. Москвад Улаанбаатар шинэ оноо гармаар байна гэсэн постууд юу фэйсбүүк дээр харагдах болсон. Үүнтэй зэрэгцээд Орос Украины дайнчаас болоод байгаа. Ер нь Оросд одоо дайн болж гин үү, яаж ийн амьдрал ах хүмүүс нь ер нь ямар хөө байгаа талаар сонирхол татчих магадгүй гэд YouTube дээр одоо анхны бичлэг болгож нэг ийм бичлэг хийж байна. Тэгэхээр энэ бичлэгийг бүтэн үзэх юм бол Оросд шинэ жил ямар болдгийг нүдэнд харагдтал явж очиод надтай хамт алхаж байгаа мэт бодтоор үзүүлэхийг хичээнэ. Бас шинэ жилийн аяллаа үеэр Москвад юу хийж болох талаар санаах баха. Яг шинэ жилийн үеэр гой үзүр үйлчлэгээ зөндөө байт юм бэл. Нэрээ энэ аяллаа нэг онцлог нь гэх юм бол би гав ганцаар аялсан байгаа. Би өөрөө ямар ч Орос хэлгүй. Оросд бүр таних нэг ч хүн байхгүй. Зүгээр л харахуугаар Сэлэнг руу гараа шидсэн. Замын машин суугаад гараа шидсэн. Алтан булгийн бомбтор гараад эрх өрөө машинаар тасалтгүй 20 цаг чөлөөд бараг явж утсан. Эрх үгсээ цаашаа Оросын дотоодын нислэгүүдээр нисээд явуулсан. Тэгээд очисон газрууд гэх юм бол Санкт-Петербург, Москва гэсэн хоёр том хот руу аялсан байгаа. Гэтэ энэ бичлэгэн дээр бол зөвхөн Москва дээрээ шинэ жилээр юу үзэж болох вэ? Улаанбаатар шинэ жилийн уур амьсгал ямар байх вэ гэдэг сэдвтэ тэр зүйлсүүдийг харуулнаа. За одоо үг холдож үхэр холдлоо. Дүрс бичлэг рүүгээ орцгоё. За тэгэхээр эхний дүрс харагдж байх юм да. Нэгэн сайхан наран гисэн гэгэн цагаан өглөө буудалтаа сайхан гихсэн хоолуудаа идчихэл ховц хунраан өмсөл метронд суугаад Кремлин гадаа ирлээ. Яваал ирсэн чинь сүртэй наргагүй алхаж байгаа хүнд таруултад таарлаа. Иргэн тойронд уц камера барьсан бичлэг хийж байгаа гадны YouTube руу зөндөө харагдсан. Тэр дунд чи бас яаж 2 3 дүрс аваас тэ. За дараагийн план ороод ирсэн байна. Москвад ирсэн хүн заавал Кремль ирсэн ээ. Дөрмийн дагуу яваал ирлээ. Тэгсэн чинь зүгээр улаан өнгөтэй барилгад ухтаа алавд юм хэлээ шүү. Гадаа шинэ жилийн уур амьсгалтай дэлгүүр хоршоо лангуу маркетууд зүгээр битүү. Яг дунд нь ороод алхаал явахад шинэ жил зүгээр бүтэн мэдэрхдэг билээ. Морин тойруулган дээр Орос жаалууд иргэлтэй. Иргэн тойрон битүү том шинэ жилийн моднууд за тэрч яах. Урагшаа алхацгаа. Урагшаа явцгаа. Хүмүүс халхалтаад хөл хөдөлгөөн гэж амар эндээс харагдж байгаа хоо гэсэн. Би уг нь ийшээ айгүй эрт очсон байгаа. Тэгтэл зүгээр үжээ гаруу цугалцсан наастар орсон. Хамттай хоол, чихэр, жимс, бэлэг, сэлд, хувцас, хунар, тоглоом наадгаа зарж болох зүйл бүгдийг л зарчлаа. Энэ гол байж таа. Нөгөө чинь тэгэл нэг сайхан тойрж явал Кремлийн үндсэн алга руу орохоор үүд нэрлээ. Бөө цагтаа нар харуул хамгаалт амар байт юм лээ. Цагс цүнх сав карма хот бүгдийг шалгаал нэгжээл буу зэвсэг илрүүлэх багцаар уншуулаад нэгээр нь оруулд юм лээ. Тэгэл үүдээр нь ороод хамгийн ихэнд зүгээр харц булаасан зүйл энэ мөсөн готок. Алдарт гүмийн готок гэд хүмүүс юу мэднэ. Амар очтой байт юм лээ. За энэ харагдж байгаа бас Оросын нэрийн утас болсон нэг барилгуудын нэг байна.
Өмнө нь очиод хэд хэдэн зураг даруулсан. Гадныхан бас энэний урд их зураг даруулж илээ. За тэгэл хажуу тишээ харангуут энэ цагийн нийт тэрэгэл ер нь улаан талбай юм болмаа ингээд. Энэ улаан талбай дээр гэхдээ нэг их бичлэг авч чадаагүй. Гэдөө нэг сайхан ороод тойрол өглөөч болж исэн. Тэгээд орой угсаа ирэх юм чинь гэл. За тэгэл эндээс цаашаа гараад угс зөндөө айл хүлээж байгаа. Гарч явал нэг холгүй хүн Алдарт Большой театр дээр ирлээ. Энэ дууг нь тоглолт үзье гэж бодсон юм аа. Тэгсэн чинь бүх билетүүд нь ингээд өдрөөр зарагдаад дууссан байсан. За тэгэл нэг тайм лапс явсан байна. За энэ барилгыг таалагдсан. Цум гэдэг нэртэй одоо манайхар бол улсын их дэлгүүр юм билээ. Улаан туузаар ороодсон шинэ жилийн уур амьсгалтай бас гоё л харагдж илээ. Миний урд одоо инстагийн октод гадны жуулч тэр поз моза авч зүгш амар их зураг даралт юм бэл. Энд нэг таймлапс дөрөнд байгаа юмсан. Бас нэг гоё дүрс гарсан байгаа. Тэгээ таймлапсын дээрээс энэ байшингууд нь гэлцаад их гоё харагдчихлээ. За энд бас нэг гоё газар очсон дүрс ороод ирлээ. Шинэ Москва гэдэг Москвагийн даунтаун дээр ирсэн байна. Яг доор нь хүрээд ирэхээр юу шанхаад байгаа юм шиг тийм вайб мэдрэмжийг төрүүлжлээ. Өндөр барилгууд бас гоё те. Зураг хүрээд даралгад арт нь бас бэкграунд болоод айгүй тийм орчин үеийн тийм гоё мэдрэмжтэй. За энэ араас шууд тоглолт концертуудаа өдөр үйлчлэгнүүд маань эхэлсэн байт юм аа. Симфони хөгжмийн Hollywood Night гэдэг нэг тийм гоё концерт шинэ жилийн гоё дуунууд тоглож илээ. Энийг үзсэн байгаа. Монголд тийм огт симфони найрлал хөгжим үздэггүй хүн байгаа. Би чинь одоо тэгснэ энд очсноо зөв баахан тийм симфони тоглолтууд үзээ те. Бас сайн. Яг энэ газар сахилал юусоо орсуудтай баахан тоглолт концерт үзээд гисэн байх юм аа. За гараад ирсэн чи юусоо харах болсон байна. Москвагийн Night Club орж үзлээ. Нэг хамтлагийн тоглолт үзсэн Tesla Boy гэдэг үстэй хамтлаг. Ер нь өдөр болох алгасгүй тоглолтууд, концертууд үзээд байвал ер нь их гоё сонирхолтой нэлээд Москва хотод чинь. Тэгээд жинхэнэ Орос шарууд донд нэг Аз царайтай нөхөр бас нэг тоглолт үзсэн. Клаб дурдсан гэж зогсож байна. Тавхан харж байна. Энэ хамтлагийг бол би анхудаа сонссон. Тэгээд таалагдсан. Нэг тийм электро одоо ямар ч жанр гэх юм. Дараачийн үзүр маань бүр сонирхолтой. Бас хамгийн үнэтэй үзүр маань байсан. Москвагийн нэг манайхар бол Шангрила шиг тийм нэг том хотелийн хамгийн дээд давхарт болсон тийм шинэ жилийн жаз тоглолтын үдшиж байсан. Үүдээр нь ороход өнгөө дарстай усан үеийн арт маягийн тийм классик орчин өгч авсан. Оросд очих юм бол нэг иймэрхүү шинэ жилийн жаз тоглолт үзүүл бас гоё юм бил шүү. To save you from tears, I'll give it to someone special.
It's the end of the party, and the morning feels so gray, so unlike yesterday. Now it's time for us to say Happy New Year, Happy New Year. Maybe you'll have a vision now and then of all the every neighborings and friends. Happy New Year, Happy New Year. Maybe you'll have a whole will to try. За дараагийн үзүр үзэх газраа ирсэн байна. Энэ бол маш гоё нэгэн театрт Let It Snow гэдэг нэртэй шинэ жилийн концерт үзэхээр ирсэн байна. Ямар ч гоё театр уу, ямар ч гоё дуулдаг хүмүүс үү, үзэгчдэн ч гоё наастртай алга талж байгаа л зүгээр. Орос Дэмид инээл явж явахад олон гоё модноттой таарсаа. Гэхдээ хамгийн том сүрлэг гоё нь энд харагдаж байгаа. Санкт Петербургийн төв талбайн энэ мод надад хамгийн гоё санагдсан байна. Зүгээр энэ бичлэгийнхаа дундуур нэгэнд Санктын дүрсээ юм авчуулмаар санагдлаа. Энэ Санкт би яг зул сарын үеэр байсан. Merry Christmas-ийн үеэр байсан гэсэн. Москвад яг шинэ жилийн үеэр байсан. Энд Санктын алдарт Эрмитажийн музей байдаг төв талбай хаалга нь харагдаж байна. Годамжаар нь гой ёолкны модууд хаасаг байд юм лээ. Одоо энд харагдаж байна зүгээр. Яг шинэ жилийн орой бүр амар хүүтэн байсан бурхан минь гэж. Ер нь Оросын хөвөл өстой дулаахан байдаг юм л. Ингээ үедээ 0 градустай хүүтэрхээр бүр ингээ дүнгэд хасах тамав л олт юм лээ. Гэхдээ шинэ жилийн 31-ний нэг хамгийн сүүлийн өдөр яагаад ч юм бүү Монгол шиг л гинт амар хүүтэрсэн. Нөгөө өглөө ирсэн Улаанtalбайн гадаанаар ингээд орой харах болсон үед ирсэн байна. Цаг бараг оройны энэ үер чинь 10 маран өнгөрчихсөн баг. Тэгээд ер нь он гарах гал төхөөл үйдсэн. Мань зүгээр энэ үгээр хэрэгэлдэж тойрол, хэрэгж тойрол. Билет покупать не надо, фото.
баахан дуу хуур бүжиг таанцуулаад бүжиглээд байгаа нөхдөд болохоор хүмүүстэй зураг даруулж хүмүүс тэрнийг хариу тэгээд багхан өөрсдөө дураар нэг төрөөхөд явд юм байлаа. Незнакомые друзья. Незнакомые друзья. Ааста хүүтэ байшгүй л гэж нарахгүй угс амар хүүтэ байсан. Яг энэ үеэр чинь би ч одоо зүгээр даараа үлсөө шээс хүрээ зүгээр 9 шидэн давхцаа зүгээр өөртөө л онцгой байдал зарлсан нэр. Тэгэл Макдоналдс орж баахан оочилж байгаа л нэг сая хоол авч идээл. Халуун цай ууж нэг сэргэл таваал. Нэг рестарт хийж авч байгаа байхгүй. Тэгэл он гаргаж нөхдөглөө. Би чинь одоо энэ улаан талбайн гадна байгаад байгаа шүү дээ. Одоо энд харагдаж байгаа. Яг тэгэл улаан талбаргаа орж он солигдох мөчийг харъя гэж одоо нэг өөдөндөө улаан талбай өөдөндөө яваад очсон чинь амар их цагдаа нар зэрэгийнхэн бүх үүд хаалгуудыг нэг хамгаалцсан ингээд хамгаалтанд гарцсан. Хэнийг ч оруулахгүйсэн. Энэ дотор ус ямар ч үүд ажиллагаа болохгүйгээд тэрүүгээрээс бүр маш их хүмүүсийг бүгдийг тараасан байгаа. Тэгэл жоохон нэг сэтгэл дундуур гол харъя гэсэн зүйлээ бас харж чадсангүй. Гэтэ яг хуу ер нь бол улаан талбайн гаднах үйл ажиллагаануудын шинжлэх хангалттай илэрхийлэхээр гоё байсан л да. За ерөнхийдөө энэ Москва дахь одоо шинжлэлийн аялал маань нэг иймэрхүү болсон байгаа. Сая харуулсан баахан шинжлэлийн концерт тоглолтуудаас гадна Пушкины музей, дизайны музей, дайны музей зэрэг баахан музейнууд үзсэн. Бас гой газрууд хоол идээл, дэлгүүр хоршоо хийсэн. Ер нь энэ Оросд үзэж харах зүйлстэй газар билээ. Гэтэ шинжилтэй нэг холбоогоо төрсөдөг бол нэг энэ бичлэгтээ оруулсангүй. Ер нь ингээд л үзэж харах зүйлээ тултал бүглээл тикетүүдийн араас нь өөрчлөл авцсан байхад явж очивол тикетүүдээ үзүүлээл ороод ерөөсөө орос хэл мэлтэй шаардлага байхгүй юм бэл. Ер нь тэгээд Монголд байхдаа одоо Орос явахаас өмнө Монголд байхдаа та Оросд очиод хийх бүх зүйлсийнхаа тикет тасалбаруудыг өөрчилж захиалсан байх шаардлагатай. Үүнд болохоор наанд ч одоо хамгийн эхлээд онгоц одоо хот хоорондын Оросын хот хоорондын одоо онгоцны билетүүд захиалах ёстой. Очиод оцсон хот болгондоо ямар одоо хотел буудалд байрлах уу тэрнийхээ өдөр хоногуудын тэр билетүүдийг өөрчилж захиална. Тэгээ өдөр нь одоо өдрийн цагаар оройн цагаар тэнд юу үзэж харах ямар үзүр үйлчлэг концерт музей бүх юмныхаа билетүүдийг өөрчилж захиалсан байх шаардлагатай. Шаардлагатай ч биш очиод яасан ч болно л та гэхдээ өөрчилсөн захиалсан байвал мань шиг хэл усгүй гаруудад бүр амар. За тэгээд энэ сайтаар ороод Оросд үзэж харах бүх зүйлсийнхаа тикетүүдийг захиалт юм бэлээ. Ер нь тэгээд үзэх зүйлс амар их байсан болохоор ганцаараа аялахад ямар ч асуудалгүй байлаа. Ер нь ганцаараа аялах их гоё санагдлаа. Анх удаа ганцаараа аялж үзсэн маань энэ. Орос орон их таалагдлаа. Онцлоод хэлэхэд ямар ч аюулгүй юм бэлээ. Хаа сайгүй цэрэг цагдаа нар чамайг хамгаалаад та ерөөсөө төрийн хамгаалтанд байгаа юм шиг тийм нэг аюулгүй мэдрэмж төрнө. За ингээд YouTube-ийн хамгийн анхны бичлэгтэй маань хамт байсан та бүхэндээ баярлалаа. Subscribe дараарай гэдэг үгийг анх удаа хийж үзье. Та бүхэн урмын маань бодоод гоё урам өгөө subscribe дараад өгөөрэй. Баярлалаа. Цаашдаа янз бүрийн гоё сэдвээр гоё бичлэгүүд оруулна. За тэгээд хамт байгаарай. Шинэ оны минь төргий. С Новым годом. Happy New Year.